Нэгүслэр дүүрч амьдрах үе номын 5 дугаар бүлэг. Нэгүсэл гэж юу вэ? Нэгүсэл нь Христ итгэлийн суурь ойлголт. Бид нэгүслэр дамжуулан итгэлээр аврагдсан гэдэгт итгэдэг. Бурхны нэгүсэл нь хүртэх ёсгүй ивэл гэж ихэнх сурах бичигт тодорхойлсон байдаг. Нэгүслийг өөрөө тэмцэж авдаггүй. Энэ нь чөлөөтэйгээр Бурханаас өгөгддөг. Бурханд зариулан хийсэн, үйлчилсэн бидний үйлсээр биш, Бурханаас үнгүй чөлөөтэй ирсэн бэлэг. Нэгүслийг харвал бас хид ангилж болохоор байна. Хүмүүс янз бүрээр ангилсан байгааг би харсан боловч энгийнээр бол бидний хариу үйлдэл итгэл шаардагддаг болон шаардагддаггүй гэж хоёр ангилж болох юмаа гэж би бодлоо. Нэгүсэл нь таны үйлсээс хамааран хөдөлдөггүй. Нэгүсэл танаас үл хамааран өгөгдсөн. Харин та нэгүслийг авахын тулд хариу үйлдэл гаргадаг. Үүнийг ойлгох үүднээс жишээгээр харцгаая. Булгийн ус оргилж гол урсчил байна. Таныг очиж ус авах үед гарч урсаад бусад үед татардаг зүйл биш. Харин та ус авахын тулд гол эсвэл булаг дээр очдог. Харин та булаг руу очиж ус авах гэсэн хариу үйлдэл гаргадаг гэсэн үг. Орчин цагт бол карантин нэнэ гэсэн үг. Карант хаалттай байсан ч тэнд ус байгаа гэсэн үг юм. Үүнтэй адил аврал нь бүх хүнд өгөгдсөн бөгөөд та итгэлээр Есүс Христийг хүлээж авах үед танд ирдэг Бурхны нэгүсэл юм. Есүс Христийг хүлээн авбал аврагдах болов уу? Үгүй болов уу гэж эргэлзэх шаардлагагүй гэсэн үг. Та аврагдахын тулд Христийг дахин загалмайд цовдлох шаардлагагүй гэсэн үг юм. Бурхан хийдгээ хийсэн, харин та Бурхны авралын нэгүсэлд итгэлээр хариу үзүүлэх шаардлагатай гэсэн үг юм аа. Бүгдэд өгөгддөг нэгүсэл буюу Бурхан бүх хүний дээр бороо оруулж, нар гаргадаг, амьдрал, амьсгал өгдөг. Мөн ертөнцийг аврахын тулд Есүсийг илгээсэн нь Бурхны нэгүсэл юм. Гэхдээ бороо, нар, агаар, амьсгал зэргийг хүлээж авахад танд итгэл шаардагдахгүй зүгээр л амьсгалахад болно. Нарны гэрэлгийгээ, бороо зэрэг нь хүн амьтанд ялгуурлалгүй өгөгдөж, үр шимийг нь бүх хүн хүртдэг. Үүнд зарим талархдаггүй, авах ёстойгоо авч байгаа юм шиг боддог. Энэ нь Бурханаас ирж байгаа нэгүсэл бөгөөд анзаарагдахгүй бэлгүүд. Харин байхгүй болоход нь та маш их өгүүлж болно. Бороо орохгүй удахад гам болж хүмүүс бороо оруулахын төлөө хүсэмжлэн гуйдаг. Мөн танд хэн нэгэн бэлэг өгөх туслах зэрэгч үүнд орж болно. Харин аврал болон гим нүглийн уучлалыг хүлээн авахад танд заавал итгэл байх шаардлагатай. Зарим нэгүсэл буюу Бурхны бэлгийг хүлээж авахад итгэлтэй байх хэрэгтэй. Түүнийг хүлээж авахын тулд та хариу үйлдэл гаргана. Жишээ нь булгийн ус урссан ч та өөрөө очиж авахд заавал үйлдэл гаргана. Хэрэв та газар тариалан эргэлэх бол тариа тарихаас нааш ургахгүй. Мөн та арчлан өрн Бурханаас өгөгддөг. Ургуулах нь Бурхны ажил. Ургацын төлөө та хөдөлмөрлөх боловч ургадаг газар, хөрс, нар, ус, өрн бүгд Бурханаас өгөгддөг учраас бид идэж буй хоол ундандаа Бурханд талархал өргөдөг билээ. Мөн эзэнд өргөл өргөдөг. Мэдээж та талхныхаа төлөө хөдөлмөрлөж түүнийг хөлсөөр олж авсан ч үр тариаг Бурхан өгсөн. Аврагдахын тулд Христэд та итгэх хэрэгтэй бөгөөд танаас итгэл гарна. Бараг бусад хүнд тэнэг харагдах, шоолуулах үйлдэлийг бид итгэлээрээ хийдэг. Зөвхөн авралаас гадна итгэлийн амьдралаар алхахад мөн таны амьдралд Бурхны нэгүсэл үргэлж байдаг. Жишээлбэл танд өгөгдсөн сүнслэг бэлгүүд, хайны жил, үр хөөхөд амьсгал бүр мөн энэхүү номыг уншиж буйн хүртэл эзнээс ирж буй нэгүсэл юм. Нэгүслийг ойлгоод нэгүсэл дотор алхаж сураасай гэсэндээ мөн Бурхны хайр нэгүслийг үннээр нь таниулах зорилготой энэхүү номыг Бурхан бичүүлж байгааг би бичих явцдаа ойлгож байна. Хуучин ба шинэ гэрээнд нэгүсэл гэдэг үг ойролцоогоор 160 удаа гардаг. Гэхдээ эдгээр тоон ашиглаж буй тухайн Библийн орчуулгаас хамаарч бага зэрэг ялгаатай байж болох юм. Үүнээс хуучин гэрээнд нэгүсэл гэдэг үг ойролцоогоор 40 удаа гардаг бол шинэ гэрээнд 120 орчим удаа гардаг. Шинэ гэрээнд нэгүсэл нь грек хэлээр charis буюу харис 5485 дугаартай кодоор бичигддэг бөгөөд Blue Letter судлал Библиэд дараах тайлбарыг өгсөн байна. Энэ харис нь нэгүсэл, таалал, бэлэг, талархал, хайр инрэл, ивэл бөгөөд танд баяр баясгалан таашаал, хайр инэрлийг өгдөг зүйл. Мөн Бурханаас өгөгдөж буй нэгүүлсэнгүй нинжин сэтгэл,
Христ рүү эргүүлж, Христэд итгэгчдийн итгэл мэдлэг хайраар хамгаалж, хүчрхэгжүүлж, Христийн ариун журмыг хэрэгжүүлэхэд асааж өгдөг оч хүч гэсэн утгатай гэж тайлбар тайлд бичжээ. Charis буюу харис гэдэг үг нь Библиэд 130 орчим удаа нэгүсэл, 6 удаа таалал, 11 удаа талархал, харин 2 удаа таашаал, 7 удаа бусад утгаар орж тайлбарлагдсан байна. Хуучин гэрээнд хэд хэдэн үгээр хэлэгдснээс хэн буюу 2580 хэн, таалал нэгүүлсэнгүй, хүлээн зөвшөөрөгдсөн, үн цэнтэй, Бурханд нийцсэн гэсэн хэд хэдэн утгатай ордог бөгөөд Ханан гэсэн үгээс гаралтай. Эхлэл 6 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлд харин Ноа эзний мэлмид тааллыг буюу хэн нэгүслийг олжээ гэжээ. Нэгүсэл нь хуучин гэрээнд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Бурхны өршөөл, хайр болон авралын бэлгийг илэрхийлдэг. Хуучин гэрээнд Бурхан хүмүүстэй амьдралынхан замд хамт байж тэдний хэрэгцээг хангаж буй тухай өгүүлдэг. Энэ нь ч бас Бурхны нэгүсэл юм. Нэгүсэл нь маш өргөн ойлголт болохыг эдгээр тайлбараас харж болно. Шинэ гэрээнд Тэнгэр элч түүнд Мария бүү чи Бурхны тааллыг, Charis буюу харисыг олжээ. Лук 1-р бүлгийн 30 дугаар ишлэл. Хүүхэд өсөж хүчрэхэг болсон бөгөөд мэргэн ухаанд боловсрсоор байлаа. Бурхны таалал буюу Charis түүн дээр байсан юм. Лук 2-р бүлгийн 40-р ишлэл. Та нар өөрт чинь сайныг үлдгэсэд л сайныг үйлдвэл та нарт ямар гавьяа? Charis байх вэ? Нүгэлтнүүд ч хүртэл ингэдэг босов. Лук 6-р бүлгийн 33-р ишлэл. Бидэнд өгөгдсөн нэгүслэр Charis бэлгүүд маань ялгаатай. Иш үзүүлэлг нь итгэлийнхээ хэрээр. Ром 12 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл. Бурхны элбэг нэгүүлсэнгүй байдал, нинжин сэтгэл, хайр инэрлийг харуулсан байдал, итгэгчид аврагдахад хэрэглэгддэг арга гэсэн утгуудаар хэрэгжилжээ. Нэгүүлсэл нь Библийн гол ойлголт бөгөөд энэ үгийг Илч Паул хамгийн олон буюу 100 гаруй удаа өөрийн загтлуудаа хэрэгэлсэн байдаг. Эфес 2 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлд та нар Charis буюу нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь та нараас бус харин Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд үйлсээр ч нэрээгүй тул хинч өөрөөрөө сайрхаж чадахгүй гэжээ. Хэдийгээр нэгүсэл гэдэг үгийг аль ч шашинд хэрэгэлдэг. Бас ням гараг бүр цуглаан дээр сонссоор байгаад танил болсон боловч энэ нь яг юу юм бол? Бидний амьдралд хэрхэн хэрэг болох вэ? Та ингэж бодож байсан уу? Таны хувьд нэгүсэл гэж юу вэ? Шинэ гэрээнд нэгүсэл нь Христийн авралын түлхүүр ойлголтын нэг болжээ. Ялангуяа Илч Паул яагаад хамгийн олон удаа хэрэглэх болов? Есүсийн амьдрал, үхэл, амьлалдаар дамжуулан аврал нь нэгүслэр бидэнд өгсөн гэж сургадаг. Нэгүсэл нь зөвхөн авралын бэлэг байгаа тогтохгүй, мөн итгэгчид хэрхэн амьдрах, Бурхны хүсэлд нийцэх талаар чухал сургамжийг өгдөг. Илч Паулийн цорын ганц зорилго бол нэгүслийн сайн мэдээг түгээх байсан юм. Тэрээр Христээс хүлээж авсан даалгавар болох Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчлэх нь миний амьдралын цор ганц зорилго гэж хэлжээ. Зарим орчуулга дээр энэ хэсэг нь байдаггүй. Хаалтан дотор 2019 оны Библийн орчуулга дээр тайлбар хэсгийг англи хэлээс орчуулан нэмж бичлээ. Үйлс 20 дугаар бүлгийн 24 дугаар ишлэлд гэвч би миний хувьд цорын ганц зорилго бол Бурхны Charis буюу нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд уралдаанаа сайн дуусгахын тулд өөрийн амийг юм чинээ бодолгүй явж ирсэн гэжээ. Миний бодлоор Илч Паул нэгүслийн талаар онцгой илчилтийг авсан байх. Тэрээр өөрөө итгэгчдийг хавчиж, алж мөрдөж байсан бөгөөд түүний хэрхэн аврагдаж, хэрхэн илж болсон талаар та Библийн Үйлс номын 9-р бүлгээс уншаарай. Бурхан итгэгчдийг хавчин алж байсан гэмтэн гэж түүнийг шийдэхийн оронд уучлан харь үндэстэн дуудагдсан онцгой нэгэн илж болгон сонгосон юм. Тиймээс ч бусад илч нараас илүүтэйгээр нэгүслийн талаар тэмдэглэж үлдээсэн бололтой. Илч Паулийн тулсан амьдралаас нэгүслийг яагаад ингэж гүнзгий ойлгосныг нь харж болно. Тэрээр одоогийн Туркийн газар нутаг дах Тарс хэмээх хотод төрсөн бөгөөд
Итгэгч болохоос өмнө Саул нэртэй Фарисеийн хүү Фарисей Үйлс 23 дугаар бүлгийн 6 дугаар эшлэлд байв. Фарисеийн еврейн хууль ёс суртахууныг хатуу дагагчид байсан бөгөөд Паул хэд хатуу бүлэгт нь багтдаг байв. Тэрээр Үйлс 22 дугаар бүлгийн 3 дугаар эшлэлд Гамалиэл гих нэр алдартай багшийн дор боловсрсон еврей ёс суртахуун болон хууль эрхтсэн өндөр мэдлэгтэй нэгэн байсан. Паул Христийн анхны дагалдагчдыг хатуу зэмлэн тэднийг хавчиж дарамталж Христийг дагагчдыг баривчилж хороох ажиллагаанд оролцдог байв. Энэ талаар Үйлс 7 дугаар бүлгийн 58 болон 8 дугаар бүлгийн 3 дугаар эшлэлд байдаг. Паулын амьдралын хамгийн том өөрчлөлт түүнийг Дамаск руу явж байх замд Христ уулзаж ярилцахад болжээ. Үйлс номын 9 дугаар бүлэгт энэ талаар гардаг. Тэр замд гарч Дамаскад ойртож байтал гинэд түүнийг тойрон Тэнгэрээс гэрэл гэрэлтэв. Саул хөсрүүнэн "Саулаа, Саулаа, чи юунд намайг хавчин вэ?" гэж түүнд хэлэх үг сонсоод "Эзэн минь, та хэн бэ?" гэжээ. Тэгтэл тэр "Чиний хавчаад буй Есүс би байгаа юм. Бос, хотод оч. Юу хийх ёстойг чинь чамд хэлэх болно" гэв. Үйлс 9 дугаар бүлгийн 3-аас 6 дугаар эшлэл. Христ түүнд амьдралынхаа зориг нууцыг нээж, түүний сүнсийг шинжлэн өөрчилсөн. Паул энэ талаараа захидлуудаа олон удаа дурдсан байдаг. Галаат 1-р бүлгийн 11-ээс 12-р эшлэлд "Ах дүү нараа, миний тунхагласан сайн мэдээ нь хүнийх биш гэдгийг би та нарт мэдэгдэж байна. Би үүнийг хүнээс аваагүй, хүнээс ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчиллээр хүлээж авсан билээ." Харин 1-р Тимот 1-р бүлгийн 13-аас 14-р эшлэлд "Би урд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэгдэхгүйгээр хүлцсэн юм. Эзний маань нэгүсэл Христ Есүс дэх хайр ба итгэлийн хамт бэлгэж байв" гэсэн байдаг. Тиймээс тэр онцгой нэгэн элч байсан бөгөөд шинэ гэрээний дийлэнх номыг бичсэн билээ. Тэр маш их хавчигдж байсан ч сайн мэдээнээс ичээгүйгээр барахгүй, түүний хүчийг мэддэг байсан тул Иудей, харь үндэстэн гэж ялгахгүйгээр бүх хүнд сайн мэдээг тунхагладаг байсан. Ром 1-р бүлгийн 16 дугаар эшлэлд "Би сайн мэдээнээс ичэхгүй. Энэ бол итгэгч болгоныг, юуны түрүүнд Иудей, түүнчлэн грек хүнийг аврах Бурхны хүч мөн" гэжээ. Тэрээр үйлчлэлийнхээ турш маш их хавчигдж, зодуулж, шоронд хоригдож байсан ч үйлчлэлээ зогсоохгүйгээр Есүсийн сургаалаар дүүрэн олон загтлыг бичиж үлдээсэн нь өнөөдрийн бидний уншдаг шинэ гэрээнд орсон билээ. Жишээ нь Коринтчуудад бичсэн загталдаа илчлэлээс болж сатааны зарлага элчид дэлсүүлснээ бичсэн. Тэр мөхөстлийн талаар гүн илчлэл авсан байжээ. Энэ талаар Бурхан өргөс өгсөн юм шиг их маргадаг. Үнэн дээр тийм биш. Харин Саул мөхөстөл зовлон шаналлынхаа дунд маш их илчлэлийг авсан. Түүнд Бурхны нэгүсэл хангалттай байсан юм. 2-р Коринт 12-р бүлгийн 7-оос 10-р ишлэлд "Мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэд дөвөөлөхөөс сэргийлж, намайг сатааны зарлага илж дэлссэн аж. Үүнийг надаас ангижруулж өгөөч" гэж энэ талаар би эзнээс 3 таа хүсэмжлэн гуйсан юм. Тэр надад "Миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхөстөл дотор миний хүч бүрэн төгс болтгоо" гэж айлдсан. Иймдэг Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөстлөөрөө илүү сайрхана. Иймдэг Христийн төлөө мөхөстөл, доромжлол, гачигдал, хавчлага, шагалдтаа би баяртай байна. Учир нь би хизээ мөхөстөн тэр үедээ хүчтэй байдаг гэжээ. Итгэгчдийн хувьд асуудлыг, нөхцөл байдлыг хянаж, удирдан, итгэлээр тунхаглах, хүчтэй байх талаар сургаал их байдаг. Мэдээж итгэлээр тунхаглах, нэгүслэр өгөгдсөн бэлхийг итгэлээр хүлээж авахд энэ бүхэн хэрэгтэй. Би одоо ч Библиэд бичигдсэн Бурхны амлалтад хүрэхийн тулд итгэлээр тунхаглан залбирч, эзэн дотор хүчтэй байх гэж хичээдэг. Гэхдээ бид хүчтэй үедээ эзнээс хамаарахгүй, буруу тийшээ хазайх аюул бас байдаг. Альва хүн зовлон шаналлыг туулж явах үедээ нэгүслийг илүү ойлгодог. Бусдыг ч илүү нэгүсдэг. Гэхдээ заримдаа бидний хүч сүнсний ажилд садаа болдог. Бидний хамгийн хүчтэй зэвсэг бол бидний сул дорой байдал юм. Юу гэсэн үг вэ гэхээр бидний хүч заримдаа эзний хүслийн эсрэг байдаг.
Тиймээс эзэн доторх хүч, бидний махан биеийн хүч хоёр ялгаатай. Бид сул үедээ Бурханаас тас зууран би чадахгүй юм байна. Харин та чадна туслаач гэж чин сэтгэлээсээ гуйн түүнээс 100% хамааран түүний нэгүсэл, таалал, хүсэлт бууж өгөн Бурханы хүч амьдралд маань орж ирэх орон зай гардаг. Ингэснээр Бурхан бидний дотор чөлөөтэйгээр ажиллаа хийх боломжтой болдог. Энэ үед л бид жинхэнэ эрх чөлөөтэй хөнгөн Христэс хамааран амьдарч сурдаг. Энд бидний бие гэсэн хувьч үзэл эго байхгүй болсон. Эсвэл багассан байдаг юм. Энэ нь бидэнд хуурамч буулга, хуурамч үүрэг хариуцлагыг үүрэхгүй яг гол зүйл рүүгээ анхаарахад тусалдаг. Мөн өөрийн хүчээр биш Бурханы хүчээр хамт ажиллаж сурдаг. Яг Христийн нэгүсэл дотор орж, амьдарч, суралцаж эхэлдэг. Энэ хэсэгт очиж чадсан хүмүүс жинхнээсээ даруй болж, эгон эвхрэн, бардам зангүй, Бурханд дуулууртай болж эхэлдэг юм. Паул Галатчуудад бичсэн захианда би амьд биш, харин миний дотор Христ амьдардаг гэжээ. Тэр нэгүсэлд бүрэн бууж өгөн түүний амьдрал Христ их болжээ. Христ итгэлтэй бүх хүн яг энэ илчиллийг авч ойлгож ухаарч бас амьдарч чаддаг болов уу? Галат 2 дугаар бүлгийн 20-21 дугаар ишлэлд амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг нь Христ юм. Идүүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө өөрийгөө өргөсөн Бурханы хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. Би Бурханы нэгүслийг хөнгөн үзэхгүй. Хэрэв зөвхт байдал нь хуулиар ирдгийм бол Христ дэмий өгсөн аж гэжээ. Мэдээж миний тулсан зам бол Илч Паул болон эртний итгэгчид жинхэнэ хавчигдж байгаа хүмүүсийн хажууд юу ч биш. Гэхдээ Бурхан бидэнд Христ хэтэрсэн сорилт өгөхгүй ба гар гарцыг ч бас өгдөг. Миний амьдралд би өөрөө ч тайлбарлаж чадахгүй олон асуудал сорилт учирч байсан юм. Миний амьдралын гэрчлэлээр хийсэн Жулиагийн номыг уншвал нэг хүн ямар их зовлон туулсан юм бэ? Энэ хүн яагаад одоо ч амьд байгаа юм бол гэж бодохоор би эзний нэгүслэр одоо ч амьд байгаа. Тийм учраас гим нүгэл хийж байгаа хүмүүсийг би шүүдэггүй. 1-р Коринт 10 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлд та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог зүйл. Бурхан итгэмжтэй. Тэр та нарыг Христчин хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй. Харин дааж гарахын тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно гэсэн байдаг. Өөрөө өвдөх үедээ би өвчтөе хүмүүсийг инэрн нэгүсдэг. Би өөрөө идэвхэхгүй байсан ч бусдыг идэгрээсээ, чөлөөлөгдөөсэй гэж хүсдэг. Паулд өгөгдсөн шинэ өргөөс надад хідэнтэй өгөгдөж байсан бөгөөд энэ талаар эдгэрлийн зөв хаалга тогшох номын хэсгээс оруулж байна. Би та бүхэнтэй ковид тусаад хэрхэн эдгэрсэн тухайгаа хуваалцъя. Энэ тохиолдол бол эдгэрлийн нэг хаалга буюу яг эзэнд бууж өгөхтэй холбогдно. Номын хэсгээс. Ковид дөнгөж тархаж эхэлж байх үед нь манай гэр бүлийнхэн ковид туссан юм. Вакцины хараахан гараагүй байсан үе. Залбирахад хүүхдүүд маань тэрд ороо эдгэрсэн. Миний хувьд их хүнд байсан л да. Уг нь би гэрээхнээсээ хамгийн сүүлд ковид туссан юм. Өвдөөд гайгүй эдгэрч байсан ч гадаа гарч гэрлийн шоу үзээд гам алтан өвчин хүндэрч маргаашаас нь хэвтэрд орсон. Сүүлдээ шатааж гарч чадахгүй болоод би минь сулдан дархлаа их муудаж маш хүнд байдалд орлоо. Би өдөр бүр хүмүүстэй залбирч байж бие минь арайд ирдэж байсан. Энэ үедээ би Есүс гэж амьсгалдаг байв. Энэ үед манайх эзний нэгүслэр шинэ байранд орсон бөгөөд цонхоор маш сайхан байгаль хараад л хэвддэг байсан. Ковидын цар тахлын үед нүүж таарсан. Энэ үед би ковид туссан байсан ч баасан гараг бүрийн эдгэрэл чөлөөлөлтийн хичээлдээ орноосоо босоод эрүүл хүн шиг л хичээлээ зааж эдгэрэл чөлөөлөлтийн залбирал хийдэг байлаа. Үйлчлэлээ дуусгаад ор руугаа баргал мөлхөөд очдог байв. Тэр үеийн эдгэрэл чөлөөлөлт маш хүчтэй байж билээ. Махан бие сул дорой үед эзэн илүү агуу ажилдаг гэж үнэхээр үнэн байсан ба маш олон хүн эдгэрч бас чөлөөлөгдөж байхыг харсан. Тэгсэн ч би өөрөө сайжрахгүй байв. Би бараг бүх л аргыг өөртөө хэрэгэлсэн нь хөөсөн, залбирсан, тушаасан гэд зөндөөл юм болсон л доо. Тэгээд эцэст нь амьсгалж чадхаа болсон. Хамт залбирч байсан хүмүүс маань хүртэл бараг л чи юуг буруу хийсэн бэ гэхээ шахсан. Гэмших ёстой бүхнээ гэмссэн. Тэгээ сүулт нь болохоо байгаад эзэн минь ээ цаг нь болсон бол гэртээ харьяа гэдэл түүний хаан ширээний өмнө очсон л доо.
Би та нарт дараах ишлэлийг уншуулъя гэж бодож байна. Еврей 4-р бүлгийн 16 дугаар ишлэл. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн сэнтид зоригтойгоор ойртон очицгоё гэж байгаа юм. Тэгэхээр энэ үед зоримгоор гэхээсээ илүү хайрлагдсан охины хувьд очсон л доо. Урд нь эзний өмнө очихдоо гуйж, заримдаа цөхөрч очиж байх үедээ байдгаараа нүрээ газарт наагаал эзэн минь ээ гэд маш их бууж өгч байсан тохиолдлууд байсан л да. Янз бүрийн ажлууд дээр, албан үүргийн талбар дээр, амьдрал дээр, өвчин дээр гэх мэт. Өмнө нь бас өвчтэй байхдаа үнэхээр тэгж эзэн рүү очиж намайг бүрэн чөлөөж цэвэрлэж өгөөч ээ. Би үнэхээр бууж өгч байна гэд газар тэрийн унаж үнэхээр гуйж залбирч байсан. Энэ удаа яагаад ч юм зоригтой очсон. Хичнээн махан би өвчтэй байсан ч гэсэн эзэн минь ээ үнэхээр миний цаг нь болсон бол өөхөх ёстой юм бол өөхий би. Яг одоо миний амьсгал боогдож байна. Тэгээд үнэхээр боломжтой бол миний амийг авах ёстой бол аваарэ. Миний цаг болсон юм уу гэд очсон л доо. Гэтэл тэгж хэлээд л дуусаагүй байтал миний өвчин эдгэрсэн. Би шууд гүн амьсгал авахдаа яг эдгэрэл явагдсныг мэдсэн. Тэр даруй орноосоо босоод өндийгөөд алхаж эхэлсэн. Тэгэхээр миний хувьд би эзэн дээр хаан ширээнийх нь өмнө өршөөлийг хайн очсон. Дараа нь чиний энд ирэх цаг болоогүй. Чамд хийх юм зөндөө байгаа. Гэр оронд чинь үйлчлэх үйлчлэлүүд зөндөө байна. Гэрийнхний чинь бичиг баримт чамаас хамааралтай байхад чи юу ярина вэ гэж эзэн хэлсэн л дээ. Тэрээр надад жаахан зэмлэнгүй шахуу хэлсэн. Тухайн үед үнэхээр амьсгал богдоод хэцүү байсан учраас би тэгж бодсон байх. Тэгэхэд бурхан манай гэрийнхний бичиг баримтад санаа тавьдгийм байна гэж сайн ойлгож билээ. Өвчтэй байх үедээ би маш их хилжлэл авч байсан. Та бүхэнд бас нэг жишээг хуваалцъя. Бэти гэртээ харих цаг болсон үед тэднийд очиход тэр надад өдөрт бараг 10 цаг өөрийнхөө хичээлийг үзүүлсэн ба дээрэс нь би өөртөө нь хувьчилсан цаг гаргасан. Тэрээр би энэ мууч олон хүнд үйлчилсэн хэвээрээ байв. Олон шавийнхын дундаас би гэрт нь 7 хоног хамт байж сүүлчийн сургаалаас нь заалгах боломж гарсан. Тэр чухал үеэр миний бие гинт өвдөн бүх яс янгнаж хөдлөхөд маш их өвдөж хэвтэрт оров. Тэр үед би Солонгост байсан ясны хорт хавдартай нэгэн итгэгч биш найзыгаа шууд л сансан. Яг л ясны маш хүнд өвчтэй хүн шиг өвдөж билээ. Тухайн үед тэр хүн манай ирчүүдийн уулзалтанд орж ирдэг байсан ба би их ажилтай болохоор хаяа нэг ярьдаг байсан юм. Би өвдөж байхдаа гэмшин нөгөө Солонгост байсан найз руугаа яриад шүнжэнгөө залбирч гэрчилж тэр хүн Есүсийг хүлээж авсан билээ. Гэхдээ миний бие тэр дороо зүгээр болоогүй. Гэртээ төрдөг тэргээр онгоцоор хургуулж бас өвчин намдаах маш их юм ууж байсан бөгөөд гэр рүүгээ арай гэж харсан. Манай нөхөр ням гарагт гэртээ үлдэхүү гэхээр нь үгүй би явна гэд цуглаандаа арай гэж очиод машинаас буух гэж байхдаа шууд л зүгээр болсон. Надад иймэрхүү илчлэл өргөс үе өгдөг бөгөөд маш их илчлэл орж ирсний дараахан энэ бүхэн болдог. Мөн хэсэг хугацааны дараа би зүгээр эдгэрдэг. Би одоо ч үүнийг ийм тийм гэж тайлбарлаж чадахгүй. Гэхдээ тэр үед бурхны ажил гайхамшигар хийгддэг бөгөөд би биш эзэн эдгэрэл чөлөөлөлт хийдэг гэдгийг л би улам сайн мэдэж гимшин даруусаж эзнээс илүү их хамааралтай болдог. Сатаны элчид энд тэндээ дэлсүүлээд байдаг бах. Гэхдээ эзний нэгүслэр даваад гараад ирдэг юм болов уу гэж би боддөг юм. Бурхан энэ бүхнийг зөвшөөрсөн үү гэвэл тийм ээ. Би өөрөө ч бас өөрөө мэдэхгүй үд хаалга нээсэн байж магад. Үүний тайлбарыг би одоо ч мэдэхгүй. Шийтгэх, хүмүүжүүлэх хоёр ялгаатай. Христ Бурханы шийдэглийг өөр дээрээ өрсөн. Тиймээс бид альва асуудал дундуур гарахдаа шийтгэгддэггүй. Гим нүглийн бүх шийдэглийг Христ өрсөн. Энэ дэлхий унаж байгаа ертөнц учраас угаасаа зовлон сорилт байнга л байдаг. 1-р Петр 4-р бүлгийн 12-оос 14-р ишлэлд хайрт хүмүүс минь та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтыг та нар ямар нэгэн хажиргалтай юм тохиолдсон мэт бүү гайх. Харин Христийн зовлон хуваалцдагтаа баярл. Ингэснээр мөн түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм. Та нар Христийн нэрээс болж зүгэгдвээс ерөөлтэй. Яагад гэвэл алдрын болоод Бурхны сүнс та нарын дээр оршдог гэсэн байдаг.
Харин ч галт сорилт ба хавчлага дотор өсөж энэ үед Бурхны өгдөг хүч нэгүслэр бид өдрөөс өдөрт өснө шинчлэгддэг. Зарим зовлон гал биднийг нэгтгэдэг ба бид улам хүчтэй болдог. Гал дундуур гарах үед биднийг төлөвшүүлэх гэж биш, харин биднийг илүү их цэвэршүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хэрв сүнсээр дахин төрсөн л бол Христ дотор цоо шин бүтээл бөгөөд Христийн мөн чанар дотроос минь гарч ирдэг гэж хэлж болно. Цэвэршүүлтийн үйл явц амархан биш. Гэхдээ зайлшгүй зүйл. Бид сүнсээр дахин төрсөн хүний хувьд цэвэршүүлэгдэх үед дотор байгаа Христийн мөн чанар улам бүр тодордгоо гэж хэлж болно. Яг л холцтой алтыг галд хайлуулах үед холцсон хөвөн дээш гарч ирэн алт улам цэвэршдэг. Алт гэдэг мөн чанар нь байгаач сорьцсон сайжирч цэвэршдэг. Гуйлыг алт болгож байгаа биш, харин алт улам цэвэр холцгүй болж байгаа юм. Тамирч нар бол олон цагийн дасгалжуулалт бэлтгэлийн дараа улмал сайн болдогтой адил гэсэн үг. Гэм нүглийн үр дагавар. Зовлон туулах үед Бурхан чамайг төлөвшүүлж байгаа юм а гэж зарим хүмүүс заадаг. Энэ нь жаахан өрөөсгөл. Зарим зовлон муу нэгнээс бөгөөд үүнээс болж бид бэртэж ганцаардаж, шархалж зовсон байдаг. Гэм нүглийн зовлон өөр юм. Би ялгааг нь тамирчинтай зөвлөж тайлбарлах дуртай. Та гүйлтийн тэмцээнд төрүүлэхээр бэлтгэж байгаа бол хүч хөдөлмөр золиос гарган бэлтгэл сургуулалт хийдэг. Энэ нь эзнээс ирж байгаа дасгалжуулалт. Харин гүйлтийн тамирчны хөлийг албаар цохиж хугалаад гүй гээд байгаа нь Бурханаас биш юм. Энэ нь арай өөр зовлон. Харин ч хөл нь хугарсан хүн гүйж чадахгүй насан туршдаа бэртэх аюултай. Жишээлбэл хүчирхийлэл. Охин хүүхдээ хүчндүүлээсэ гэж хүсдэг ганцж аа байхгүй байх. Мөн хүчирхийллээс болж харин ч асар их шарх өгөгдөж, бие махбод сэтгэл санааны маш их хохирол учирдаг. Гэхдээ Бурхны хайраар эдгээр шархнаасаа эдгэрдэг бөгөөд Христ дотор жинхэнэ мөн чанараа олж болно. Гэм нүглийн зовлон өөр. Дээрх ишлэлийн үргэлжлэлийг харвал та нар Христийн нэрний өмнөөс зовно гэсэн мөртөө муу гүйлдэгч нар шиг бүү зов гэж тодорхой хэлсэн байна. 1-р Петр 4-р бүлгийн 15 дахь ишлэлд та нараас хинэнч алуурчин, эсвэл хулгайч, эсвэл муу муухай гүйлдэгч, эсвэл бусдын хэрэгт хушуудурдаг нэгэн мэт бүү зовг гэжээ. Бид Христийг умардах үедээ муу гүйлддэг. Иремия 2-р бүлгийн 13-р ишлэлд учир нь миний хүмүүс 2 муу гүйлдсэн билээ. Амийн усны ундраг намайг умардсан гэсэн байдаг. Та өөрөө ямар нэгэн буруу хэрэг үлдээд тэр гэм нүглийн хариуцлага үр дагавраа хүртэн зовж байгаа бол өөрөө. Гэхдээ энэ үед ч бас Христийн нэгүсэл байгаа. Харин жинхнээсээ гэмшин гэм нүглээсээ эргэх хэрэгтэй. Амийн усны ундраг болох Бурхан руу ойртох гал халуун хүсэлтэй байх хэрэгтэй. Илчлэл 3-р бүлгийн 18-аас 19-р ишлэлд баян болохын тулд галт цэвэршүүлсэн алт, хувцлахын тулд болон нүцгэрлий чинь ичхүүр ил болчихгүй тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох тосыг надаас худалдан ав гэж би чамд зөвлөе. Би хайрладаг хүмүүсээ зэмэлдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш гэжээ. Сахилгажуулагдах амар биш. Яаж залбираад явахгүй, урагшлахгүй байх үе байна. Тэгвэл энэ нь эзнээс ирж байгааг мэдэх хэрэгтэй. Яг дуудлага хийх, дуулууртай байх үед энэ нь эдгэрдэг, чөлөөлөгддөг. Энэ үед маш хурдан гэмшиж, гал халуун болох явдал чухал билээ. Мөн Бурхан хийгээд сануулад хийгээгүй зүйл байвал заавал хийх хэрэгтэй. Мэдээж энэ бүхнийг өөрийн хүчээр хийх гэж оролдох юм бол та ядарна, туйлдна. Түүний дотор түүгээр бид хийж чадна. Гэхдээ өөрсдийн хүч чадлаар биш. Филиппой 4-р бүлгийн 13-р ишлэлд намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна гэсэн байдаг. Жишээ нь нэгэн бизнес эрхлэгчийн санхүү сайнгүй болоод хамт залбирсан юм. Энэ нь гагцхүү санхүүгийн асуудал биш байлаа. Тэрээр уг нь дуудагдсан, чуулгандаа үйлчилдэг байсан боловч хамт амьдардаг эмэгтэй дургуйцаад чуулганаас олсон байсан. Мөн гэр бүлийн байнгын хэрүүлтэй амар амгалан биш байв. Дундаасаа хүүхдүүдтэй бараг 10 гаруй жил амьдарсан ч гэрлэлтэд батлуулаагүй байв. Хоёулаа итгэгч хэдийж сүнсний эмэгцээгц ариун байдлыг айл нь сайн ойлгоогүй байлаа.
Нилээд хэдэн удаа ярилцаж хамт эдгэрэлж чөлөөлөлтийн залбирал хийсний дараа албан ёсоор гэрлэлтэд батлуулах талаар ярилцахыг санал болгон шийдвэрээ өөрсдөө гаргаарай гэж би тэдэнд хэлсэн. Мөн та дуудагдсан ажлаа хийхгүй байгаа учраас таны санхүү асуудалтай байгаа юм байна гэдгийг нь ариун сүнснээс илчлэл аваад хэлсэн. Бизнес эрхлэгч маань тийм ээ, Бурхан надад хэд хэдэн удаа сануулад байгаа ч би хийхгүй байгаад байгаа гэж үннээ үтссэн юм. Бид хуулийн дор биш, нэгүүлсэл дор амьдардаг. Энэ бүлгийг өөрийн дуртай дууны түүх болон дуугаар өндөрлөе. Би энэ дунд маш их дуртай. Үй сонсон, заримдаа ихэр татан уйлдаг. Хаяада баярлан сүнсээр дүүрдэг. Энэ дууг гайхамшигт хайр гэж монгол хэл дээр орчуулсан ч гайхамшигт нэгүсэл гэсэн утгатай дуу бөгөөд нэгүсэл гэдэг үг бүрийг хайр гэж орчуулсан байгаа. Би хайр гэдгийг нэгүсэл гэд орлуулад бичлээ. Amazing Grace нь дэлхийд даяар танигдсан хамгийн алдартай Христ итгэлийн дуунуудын нэг бөгөөд зохиогч Джон Ньютон өөрийнх нь амьдралд Бурхны нэгүсэл юу хийснийг өгүүлсэн дуу билээ. Джон Ньютон 1725 оны 7 дугаар сарын 24-нд Лондон хотод төрсөн юм. Түүний залуу нас нь олон зовлон, харамсалтай үйл явдлаар дүүрэн байсны нэг нь дөнгөж 6 настай байхдаа гал халуун итгэгч байсан ээжигээ алдан өнчирсэн аж. Түүнийг аав нь өсгөж, аав нь далайчин байсан тул Джон Ньютон дагаж далайд гарах болжээ. Түүний амьдрал маш хар бараан, гим нүглээр дүүрэн байв. Тэрээр Африкт боолын худалдаа 8 эрхлэгч болсон бөгөөд 1748 онд хөлөг онгоцны аимшигт шуурганд орж, суурих аюулд орсон үеэр Ньютон Бурханаас тусламж гуйн хашгирах үедээ тэрээр Бурханы өршөөлд орохыг мэдэрсэн гэж хэлсэн байдаг. Шуурганы дараа тэрээр амьд үлдсэн ч 1754 онд 29 наснда Ньютон нүдний хүнд халдвар тусаж төрөх хугацаагаар хараагүй болжээ. Эмчилгээ хийлгэсний дараа түүний хараа аажмаар сайжирсан ч хэвийн байдалтай бүрэн эргэж ороогүй байна. 1764 онд Англикан цуглаанд пастор болж үлдсэн амьдралынхаа турш Бурханы өршөөлийг тунхаглаж боолчлолын эсрэг тэмцэж байв. Тэрээр 1772 онд Бурханы өршөөл, уучлал болон авралын тухай агуу их нэгүсэл гэсэн дуугаа бичсэн бөгөөд альва хүн өөрийн алдаа, буруу үйлдэлээс болж зовж байсан ч Бурханы өршөөлд итгэж авралыг олж болно гэсэн товч утгатай дуу билээ. Тэрээр эзнэр аврагдсныхаа дараа энэ олон хүний амийг игүүдгсэн, зарсан амар хэрэг хийсэн намайг аварч чөлөөлдөг. Бурханы хайр инрэл, нэгүсэл, өршөөл ямар их агуу вэ хэмээн Бурханы нэгүслийг магтсан юм. Орчуулга дээр хайр гэж байгаа ч би нэгүсэл гэд сольсон шүү. Гайхамшигт нэгүсэл юутай их нэгүсэл, их шиг яруу их нэгүсэл, амьдралд төөрсөн мөхс надад аврал өгөхөөр ирлээ. Агуу их нэгүсэл, юутай их нэгүсэл, айдас дөрүүлэм их нэгүсэл, итгэл өгсөн тэр нэг мөчөд юутай үнэтэй байлаа. Амьдрал дундуур туулан гарлаа, бартаа замаарч туучлаа. Явсан газраа эргэн харахад яруу сайхан нэгүсэл бий. Үн мөнх би амьдрах боловч өнөө хайр гэрэлтсээр явсан газраа эргээд харахад яруу сайхан нэгүсэл бий. Залбирал. Би Христтэй гүн гүнзгий, маш ойр дотн харилцаатай болохыг хүсэж байна. Христтэй маш дотн харилцаатай болох шийдвэр гаргаж байна. Би бүлээн биш, хүйдэн ч биш, харин гал халуун болмоор байна. Дуудлагаа биелүүлэн тантай дотн харилцаатай болоход надад туслаач Есүс ээ. Мөн мэдэхгүй зүйлсийг мэдүүлж өгөөч. Зүрхэнд булангар байвал илчилж өгөөч. Өөрийн хүчээр ажил хийх гэж оролдож байсан бол гэмшиж байна. Энэ цаг мөчөөс таны нэгүсэл дотор алхан өөрийгөө болон бусдыг нэгүсэж хайр дотор явхад туслаарай. Намайг чиглүүлж өгөөрэй. Би эзэн дотор үргэлж байх болно. Есүс эзэн зүрхээ бүрэн өгч таны жинхэнэ дагалдагч байхад туслаарай. Би бол хайр дотор амьдарч алхахаар дуудагдсан хүн. Таны хайр нэгүсэл талархаж байна. Таны таалал миний дээр байх болтугай. Баярлалаа Есүс. Назарын Есүсийн нэрд баярлалаа. Амен. Доктор Жутманы Янчмагийн нэгүслэр дүүрч амьдрах үе номын 5 дугаар бүлгийг та хүлээн авч сонслоо.